Улсын хурлын гишүүн Батхүү замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилж улсын хурлд өргөн бариад байгаа лээ. Шинэ хуулийн төсөлд жолооны шалгалтыг хувийн хвшлийнхнэр ахуулдаг бай, жолооны үнэлэх, хэвлэх, бүртгэх ажлыг улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх гэсэн заалтуудыг оруулжээ. Товчхондоо одоогийн цагдаа ерөнхий газрын лицензийн төв хариуцдаг жолоод хэрхийн шалгалтыг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх гэсэн зарчмын саналыг улсын хурлын гишүүн Батхүү гаргаад байгаа юм а. Ер нь бол эрсдэлтэй л дээ. Жолооч бэлтгэх авч сургууль курсууд энэ дээр төрийн байгууллагын бас төрийн хяналт гэдэг юм байх ёстой. Дээр нь бэлтгэж байгаа жолоочноос мэргэжлийн шалгалт авах асуудал, өмнөх болох асуудал гэдэг маань бол маш том өргөн хүрээтэй асуудал та. Энэ маань төрийн хяналтанд ор байж, ялангуяа цагдаагийн байгууллагын хяналтанд ор байж гүйцэтгэхгүй бол зам тээврийн осол хэрэг зөрчлийн тоо ихсэх, өөр өшөө одоо эд хөрөнгөөр хохирох ямар нэгэн байдлаар хүний амь настай холбоотой эрсдлүүд гарах нөхцөл үүсгэх гэдэг. Дээрх хуулийн төслийг Батхүү гишүүний ээлжит бизнес гэж харах нэгэн чинь харин иргэдийн хувьд жолооны шалгалтыг төрөл хариуцлагаар хариуцах ёстой. Хэрвээ хувийн хвшил шилжижхвэл эргээд нийгэмд гарах эрсдэл буюу чадваргүй жолооч нар нэмэгдэж автомашины осол нэмэгдэнэ гэж үзэж байна. Төрийн байгууллага одоо ерөөсөө жолооч мөнгө мэдэхгүй хүмүүртэл шалгалт өгч шүү дээ. Цагдаа нар өөрсдөө шалгаж тэрийг яах. Ер нь төрөн дээр гэж бодож байна. Тэгээ төрөн дээр үгүй юу хувийн байгууллага төр чинь замбраагүй юм болж. Төрийн байгууллаганд хувийн юм бол хувийн л юм бичтэй. Тэгээ улсын юм байсан л хамаагүй дээр гэж бодож байна. Илүү хариуцлагатай жолооч. Тий, илүү хариуцлагатай, эрэлүү хариуцлага өөрөх байх л гэж бодож шүү дээ. Тэгээ хариуцлага гомоо жолооч бол одоо зөндөө биш. Яаж ч тэгэхээр замаа чөлөөлөд машинаа тавьж байлуулж чадахгүй гэх мэт. Тэгээд хорд хэтрүүлэх согтуугаараа тэвэр хэрэгсэл барих юм тэр гэл янз бүрийн л асуудал зөндөл болж шүү дээ. Төрчиг төр байгаа авдаг юм авдаг шиг аваад шалгадаг юм шалгадаг бол төрөн дээр. Тэгээ хувийн эрхчлэгчид та нар өөрсдөө нийгэм ямар байгааг мэдчихсэн. Төрийн босгох нь авч ястаа шүү дээ нь бол. Яа. Төрийн үйлчлэг бол энэ нэг хөнгөвчлөлтөд олон нийтийн байгууллагад нөгсөн дээр л гэж үздэг юм бол. Олон улсад жолооны шалгалтыг хүний аминд тулсан хариуцлагатай ажил гэж үзэн төрийн мэдэлтэд байлгадаг. Одоогоор манай улсад ч адил. Гэхдээ Батхүү гишүүний санаачилсан хуулийн төслийг улсын хурлын гишүүд дэмжүүл жолооны шалгалтыг хувийнхээ авдаг болох юм. Өөрөөр хэлбэл жолооны шалгалт төрийн мэдэлдүүлдэг үү, хувийн хвшил рүү шилжих үү гэдгийг улсын хурлын гишүүд эцэслэн шийднэ.